За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ цагны талаар мэдээллийг хүргэх гэж байна. За нэгэн үзэгч маань Криштиано Роналдогийн цагны танилцуулгыг танилцуулаад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу түүний ямар брендтэй хамтран ажилладаг болон ямар цуглуулгатай талаар мэдээллийг хүргэх гэж байна. За сүүлийн үед хөл өмгийн одууд бугуун цагаараа хоорондоо өрсөлдөх байсан. За жишээ нь Неймар, Лионел Месси, Криштиано Роналдо нарын цуглуулгыг бол одоо та бүхэн өмнө харж байсан баг. За тэгвэл Криштиано Роналдо ямар цагны брендтэй хамтран ажилладیں۔ За түүний цуглуулгад нийт хичнээн одоо чамин тансаг цаг байдаг талаар мэдээллийг үзүүлэх гэж байна. За энэ зурган дээрх цаг түүний хамгийн үнэтэй цаг биш. Ланд 300-тай харьцуулахад ойролцоогоор 10 ширхэг Ланд 300-ийн үнэ хүрч байгаа юм. За тэр Швейцарын алдарт брэнд болох Jacob & Co-той эртнээс сайн харилцаатай байсан тус брендтэй хамтран гаргасан загварыг та бүхэнд эхлээд танилцуулъя. Jacob & Co CR7 Epic X загварыг Криштиано Роналдогийн хувийн онцлог зан ашинт нь тохируулан гаргасан загвар. Flight CR7 болон Heart of CR7 гэсэн хоёр загварыг гаргасан. Epic X загварт Криштиано Роналдо болон түүний CR7 брендийг илэрхийлдэг. Зүүн талын буланд Роналдог дүрсэлж, баруун талд нь CR лого болон түүний гарын үсэг сэлэгдсэн байдаг. За харин Flight of CR7, Heart of CR7 ч гэж нэрлэж байгаа энэхүү загвар нь түүний шүтэн бишрэгчдийн хувьд жоохон шөмжөлтэй тулгарсан байдаг. Яагаад гэвэл энэхүү зураг нь Real Madrid-д Криштиано Роналдо тоглож байхдаа хуучин баг болох Манчестер Юнайтед 2012-оос 13 оны үеэр аврагууд лигийн улиралд шигшээ 16 тоглолтод Криштиано Роналдо хуучин багийнхаа хаалганд мөргөж гол оруулсан. Энэхүү дүрслэлийг бол энэхүү цагында илэрхийлсэн байдаг болохоор түүний хөгжөөнд дэмжигчд нь энэ цагт жоохон шөмжөлтэй ханддаг. За ингээд та бүхэндээ Jacob & Co-той хамтран гаргасан Криштиано Роналдогийн цагийг танилцууллаа. За тэгвэл түүнд үүнээс гадна ямар брендийн цагнууд байдаг гэдэг мэдээллийг үзүүлэх гэж байна. За ингээд түүний үнэтэй цагийг танилцуулъя. Криштиано Роналдо Сауди Араб руу хувийн нислэгээрээ нисэж байхдаа түүний фэнүүд энэ цагийг бол олж харсан байдаг. За түүний зүүсэн цаг бол Jacob & Co-гийн Favorite бөгөөд цагаан алтаар игдсэн 388 ширхэг бугаат хэлбэрийн ногоон үнэт чулуугаар чимгэлсэн тансаг цаг. Ягаад энэ өнгийг сонгосон гэдэг нь бол нэг учиртай. Энэ цаг нь Сауди Арабын үндэсний далбааны өнгийг хүндэтгэн ногоон өнгийн очир эрдний чулуу ашигласнараа онцлог. Энэ Роналдогийн одоо тоглож байгаа улсыг илэрхийлж байгаа юм. За Jacob & Co алдарт Bugatti Chiron'оос сэтгүүлсэн V16 хөдөлгөөртэй бугуун цаг юм а. $780,000 буюу одоо төгрөгт 2 тэрбум 730 сая төгрөгийн ханшаар бол үнэлэгдэж байна. За одоо байгаа долларын ханштайгаа уялдуулаад гэхдээ цаг бүхэн тухайн жил гарсан. За тэгээд тэр хүний бас өөрийнх нь хэв шинжийг агуулсан гэдгээр бол үнийн хувьд бол харилцаа адилгүй байдаг гэдгийг та бүхэн бас бодож үзээрэй. За энэ түүний хамгийн үнэтэй цаг биш. Дараагийнх нь машинтайгаа төгс зохицох цаг зүүх мэдрэмж хүн бүхэнд бол байгаад байдгүй. За 2022 онд Роналдо болон Jacob & Co хамтран түүний Bugatti Chiron CR7 машинаас сэтгүүлсэн дахин давтагдчихгүй загварыг бугуун цаг болгон бүтээсэн байдаг. Энэхүү цаг нь титанаар игдсэн 232 ширхэг очир эрдний шигтгээтэй 109 ширхэг хар сапер чулуугаар чимгэлсэн мөн танигдхууц CR7 лого нь цагны танигдхууцны хэсэг болж өгсөн. Энэ ойролцоогоор $940,000 буюу 3 тэрбум 209 саяар бол одоогийн байдлаар энэхүү цаг тус сайт дээр бол зарагдаж байна. За 3 дахь цаган дээр Роналдо өөрийн YouTube сувгийг бол саяхан нээсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. За олон дээд амжилтыг ч гэсэн энэхүү YouTube-ыг нээснээр хэдэж чадсан. За тэрээр бол манай дэлхий дээр хамгийн олон дагагчтай инфлюенсер од гэдгийг бол та бүхэн мэднэ. За энэ зурган дээр бол Rolex Daytona зүйлс нь олонний анхаарлыг татсан. Энэхүү цагандаа солонгийн 7 өнгийг бол шигтгэж өгсөн гэдгээр онцлогтой. Цагны корпус нь гэхэд 56 ширхэг гялалдсан очир алмазаар бол чимгэлсэн. За гар аргаар хийсэн гэдгээр бол энэхүү цагнууд бол үнэтэй байдаг. За дараагийн бидний танилцуулах цаг Роналдогийн цуглуулгад багтсан онцгой нэгэн цаг бол Franck Muller турбиллион
цаг юм. Энэхүү ховор тансаг цаг нь нарийн тооцоололттой байрлуулсан багетай зүсэлтэй очир эрдэнийн чулуугаар чимэглэсэн бөгөөд Португал товтлогчийн хувьд үнэхээр онцлогтой цаг гэдгээрээ түүний хувийн цуглуулгад зүй ёсоор байх цаг юм. 1.5 сая $1 үнэтэй буюу ойролцоогоор 5 тэрбум төгрөгийн үнэтэй цаг байна. За дараагийн танилцуулах цаг нь 2023 онд нэгэн боксийн тоглолтыг үзэхээр Конор Макгрегортой зэрэгцэн сууж байхдаа авахулсан энэхүү зурган дээрх цаг байна. Роналдогод $93,000 үнэтэй Hublot Spirit Big Bang хэмээх цаг зүүлсэн байгааг та бүхэн энэхүү зурганаас харж байна. 164 ширхэг өнгөт эрдэнийн чулуун чимэглэлтэй. Харин тулаанч Макгрегорын хувьд $210,000 үнэтэй цаг зүүлсэн байдаг. Конор Макгрегорын хувьд ч гэсэн цагны олон цуглуулгатай хүсвэл та бүхэндээ дараагийнхаа дугаараар ч гэсэн түүний цуглуулгыг мөн танилцуулж өгч болно. За ингээд дараагийн цаг бол Криштиано Роналдогийн өөрийн алтлаг Rolex GMT Master 2 гэх загвар байна. За энэхүү цаг нь $120,000 үнэтэй. Роналдогийн өргөн үрээтэй цуглуулгад багт хамгийн хямд загваруудын нэгч гэсэн онцгой содон бүтээлд бол тооцогдгоо. За түүний хувьд бол энэ даруухан цагны нэг гэж хэлж болно. Энэ загварыг сафир, руби алмаз чимэглэлээр чимгэлсэн. За энэ цагийг бүрч илүү тансаг өвөрмөц болгож байгааг энэхүү очир эрдэнийн чимэглэлүүдээс нь бол харж болно. За ингээд дараагийн танилцуулах цаг нь Jacob & Co-гийн анхны Twin Turbo загвар 2016 онд Basel World үзэсгэлэн дээр танилцуулагдаж 2 ширхэг 3 тэнхлэг турбиллион болон хэд хэдэн хувьслыг бол хийж чадсан өвөрмөц цаг. Энэхүү цаг нь 57 мм-ийн аврах хэмжээтэй гэрэлцэн 18 каратын цагаан алт ашигласан бөгөөд нийтдээ 344 ширхэг онцгой хэлбэрийн очир эрдэнийн чимэглэлээр бол чимгэлсэн байдаг. Маш нарийн хийцтэй 50 цагийн эрчим хүчний нөөцтэй гэдгээрээ бол онцлог $130,000 буюу 4 тэрбум 550 сая төгрөгийн дуун аянштай байна. За дараагийн загвар бол 2023 оны энэхүү зурган дээрх үеэр Криштиано Роналдо тансаг зэрэглэлийн $960,000 үнэтэй Hublot Big Bang цагийн мөн зүүсэн байгаа нь харагдаж байна. Энэхүү гайхамшигт бүтээл нь солонгийн өнгөөр чимгэлсэн мөн сафир боговчтой бөгөөд Роналдогийн цуглуулгад онцгой байр суурийг эзэлдэг цаг байна. За дараагийн танилцуулах цаг нь Роналдогийн тансаг цагны цуглуулгын дундаас онцгой гойд цаг гэж хэлж болно. Энэхүү тансаг цаг нь зүсэлтэй гялалцсан алмазын чимгэлтэй түншлэн цагны нүүрэн дээр гар аргаар титанаар хийсэн дэлхийн загвар байрладаг бөгөөд энэ нь Роналдогийн дэлхийд нийтэд алдартай гэдгийг бол бэлэгдэж байгаа юм. 3 тэнхлэгт турбиллион бүх энэхүү нарийн механизм нь цагны ертөнцид ховор тооцогддог бөгөөд энэ цагны үн ч гэсэн энийгээ дагаад өндөр байдаг. За энэ цаг нь ойролцоогоор 5 тэрбум 950 сая төгрөгийн үнэтэй байна. За дараагийн бидний танилцуулах цаг нь Роналдо энэхүү цагаа Instagram утсаараа бол танилцуулж байсан 50 мм хэмжээтэй гар аргаар мушигдаг. За твин турбо дэлгүүртэй 107 ширхэг зүсэлтэй очир эрдэнийн чимэглэлээр бол чимгэлсэн тансаг цаг байна. Ойролцоогоор $802,000 үнэлэгдэх энэхүү цаг нь нарийн хийцтэй гэдгээрээ бол онцлогтой мөн турбиллион механизмтай бөгөөд эдгээр нь 12 цаг тутамд жигд иргэдэг гэдгээрээ онцлогтой байна. За ингээд бидний дараагийн танилцуулах цаг нь Роналдогийн цагнуудын нэг нь нийтлэг шин чанар болох гялалцсан алмаз болон нарийн турбиллион механизмуудаас гадна том хэмжээтэй загвар. Энэхүү Hublot загвар нь 49 мм хэмжээтэй. За 188 см өндөртэй Роналдогийн хувьд бол биедэн төгс зохицсон цаг гэдгийг бол мэрэгчлэнүүд хэлдэг. Роналдогийн энэхүү зөөсөн байгаа цаг нь 18 каратын. За дунд хэсэгт нь бол титэмт нь байрлуулсан алмаз нь бол олдны анхаарлыг татдаг. За ойролцоогоор 3 тэрбум 500 сая төгрөгийн үнэтэй байна. За дараагийн танилцуулах цаг нь Bulgari брендийн цаг байна. Тухайн үедээ энэ цаг нь хамгийн нэмгэн бөгөөд энэ брэнд алдаршуулсан гэхэд болно. За өнгөрсөн жил ч гэсэн Watches and Wonders үзэсгэлэн дээр хамгийн нэмгэн цагаар шалгарч тус шагналын эзнэр бол тодорч байсан. Тансаг эдлийн брэнд Bulgari-ийн өндөр зэрэглэлийн цаг болон үнэт эдлүүдэд хослуулж чаддаг гэдгээрээ онцлогтой. За энэхүү гайхамшиг цаг нь 451 ширхэг зүсэлттэй очир эрдэнийн шигтгээтэй нийтдээ 20 карат орчим BVL 263 автомат турбиллион хөдөлгөөртэй. За 2 тэрбум 765 сая төгрөгийн үнэтэй байна. За энэхүү зурагт Криштиано Роналдо тансаг цаг болох 42 мм Frank Muller турбиллион цагийг ол зүүсэн байдаг. Цаг нь цагаан алтны корпус дээр багаж зүсэлттэй гялалцсан очир эрдэнийн
шигтгээг бол шигтэж өгсөн маш нарийн хийцтэй. Энэхүү цагийн дээр бол Очир Эрдэнэийг ил тод өнгөөр бол байрлуулсан гэдэг нь бол харагдаж байна. За 4 тэрбум 900 сая төгрөгийн үнэтэй бол хотолтоологдож байна. Ингээд дараагийн танилцуулах цаг нь Grand Baguette Diamond цаг юм. За олон цагийн бүсийг хялбархан хянах чадвартай загвар гэдгээр бол онцлогтой 47 мм-ийн өргөнтэй. За гайхалтай өнгөний сонголттой гэдгээр бол онцлог юм. Цагны үнэ ойролцоогоор 1 сая ам доллар хэмээн мэдээлж байгаа юм. 761 ширхэг гялалцсан Очир Эрдэнэ алмазаар бол чимгэлсэн. За үүнд бол Криштиано Роналдо энэ цагны төлөө бол энэ үнийг төлөхөд бэлэн байна гэж тухайн үед бол хэлж байсан. За ойролцоогоор 3 тэрбум 500 сая болж байна. 2013 онд энэхүү цагийг худалдаж авч байсан гэхээр энэ үнээр худалдаж авч байсан гэхээр одоо үн ч гэсэн бүр их нэмэгдсэн байгаа юм. За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэнд Криштиано Роналдогийн цагны танилцуулга мэдээллийг хүргэлээ. За цаашид та бүхэн ямар мэдээлэл авахыг хүсэж байна? За мөн эмэгтэй одоо алдартай жүжигчдийн талаар танилцуулах ч юм уу эсвэл тэдний хэрэглэж байгаа бас чамин тансаг зүйлийн талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа бол та бүхэн комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Баяр таа.